Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл олгох, түүнд батлан даалт гаргах, хүүгний нөхөн төлөх, санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам. Модуль 1. Жижиг зээл олгох. Хэнд ямар үйлчилгээ үзүүлэх вэ гэвэл иргэн аж ахуйн нэгжид 1. Жижиг зээл олгох. 2. Зээлд батлан даалт гаргах. 3. Зээлийн хүүг нөхөн төлөх. 4. Санхүүгийн дэмжлэг үзүүлэх зэрэг үйлчилгээнүүдийг модуль тус бүрээр ярих болно. Энэ журмын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээ нь хуваарай хөдөлмөр эрхлэх, хоршоо нөхөрлөл байгуулах, бичил үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх, тэдгээрийг өргөтгөх, ажлын байр шинээр бий болгох, хадгалах боломжийг бүрдүүлэхэд чиглэнэ. Жижиг зээл олгох. Ажлын байр шинээр бий болгох, хадгалах, өргөтгөх зорилгоор. Жижиг зээлийг тодорхой хугацаатай хүүтэй иргэн төлөх нөхцөлтөөгөөр зээл хүсэгч иргэн аж ахуйн нэгжид олгоно. Зээл хүсэгч иргэн гэж хуваарай хөдөлмөр эрхлэгч, малчин, нөхөрлөл, хоршоо байгуулах иргэн, бичил үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгч, гадаад улсад хөдөлмөр эрхэлж байгаад буцаж ирсэн иргэн байна. Гадаад улсад суралцахаас бусад зорилгоор ажиллаж амьдарч байгаад эх орондоо буцаж ирээд 48 хүртэл сарвалж байгаа иргэн тус байна. Зээл хүсэгчийн дараах сангуудад болон шүүхийн шийдвэр, татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн өргөө этгээд байна. Зээл хүсэгч нь дараах баримт бичиг төслийг бүрдүүлэн аймаг дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллага, сумын хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан ажилтнанд хүргүүлнэ. Үүнд зээл хүссэн өргөдөл, иргэний үнэмлэх, аж ахуйн нэгжийн гэрчлэгээний хуулбар, зээлийн нэгдсэн сан, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, татвар, нийгмийн даатгал, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан, хөдөө аж ахуйг дэмжих сан зэрэгт өр төлбөргүй, мөн барьцаалах үйл хөдлөх хөрөнгийн гэрчлэгээ. Ажлын байр нэмэгдүүлэх, хадгалах, үйл ажиллагаагаа өргөтгөх зорилго бүхий доорх шаардлагыг хангасан төслийг эргүүлнэ. Зорилт, хүрэх үр дүн тодорхой байх. Ажиллах хүч, техник, тоног төхөөрөмжийн нөөц болон үйл ажиллагаа явуулах ажлын байр, орчныг тооцсон байх. Орон нутгийн онцлог, давуу талд түшиглэн өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөсөн байх. Хүсч буй зээлийн мөнгөн дүнгийн 40 болон түүнээс дээш хувьд хүрэлцэхүйц барьцаа хөрөнгөтэй байх. Төслийн хүрээнд байнгын ажлын байр бий болгож цаашид хадгалах боломжтой байх. Дээрх заасан баримт бичгийг төрийн мэдээлэл солилцооны системээс шалгах боломжтой тохиолдолд зээл хүсэгчээс шаардахгүй байж болно. Жишээ 1. Хөдөлмөр хамгааллын гутал хувцас байгууллагуудад нийлүүлдэг А компани хувцсны үйлдвэрээ өргөтгөх, ажлын байрыг шинээр нэмэгдүүлэх зорилготойгоор арилжааны банкнаас өндөр хүүтэй зээл авахар төлөвлөж төсөл бичсэн тухайга нэг найзтай хэлэхэд найз нь хөдөлмөр халамжийн үйлчилгээний хилцээс 10-аас 50 сая төгрөгийн зээл авч болдог талаар мэдээлэл өгдөг. А компани захирлыг хөдөлмөр халамжийн хилцээс зөвлөгөө авч, материалаа бүрдүүлэн амжилттай зээл авч, үйлдвэрээ өргөжүүлж, ажлын байраа нэмэгдүүлж чадсан байна. Жижиг зээл олгох процесс нь иргэн тухайн сум хороонд материал ирүүлэх бөгөөд түүнийг ажлын хэсэг байгуулан дүгнэлт гаргаж аймаг дүүрэгт хүргүүлэх бөгөөд шаардлага хангасан тохиолдолд банкнд хүргүүлж банк ажлын 10 өдрийн хоногт багтаан зээл олгох шийдвэр гаргаж гэрээ байгуулна. Банкнаас жижиг зээл олгох шийдвэр гарсны дараа аймаг дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллага, сумын хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан ажилтан зээлдэгчид ажлын байр бий болгох, өргөтгөх, тогтвортой хадгалах, санхүүгийн боловсрол мэдлэгийг дээшлүүлэх сургалт уулзалтыг зохион байгуулж, аж ахуйн үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлж ажиллана. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгох жижиг зээлийг дамжуулан олгох банкийг хөдөлмөр эрхлэлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага сонгон шалгаруулах бөгөөд сонгон шалгаруулах ажиллагаанд санхүү төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын төлөөллийг оролцуулна. 1. Монгол банкнаас тогтоосон арилжааны банкны үйл ажиллагааны зохистой харилцааны шалгуур үзүүлэлтүүд заавал байлгах нөхцөлийн шаардлагыг сүүлчийн 12 сарын хугацаанд хангасан байх гэх мэт шаардлагыг хангасан байна. Банк шалгаруулах болон гэрээ байгуулах асуудлуудыг журмын 2-18, 2-22-т заасны хүрээнд авч шийдвэрлэнэ. Үүнийг дэлгэрүүлэн уншаарай. Жижиг зээлийг зээлдэгчид 36 хүртэлх сарын хугацаатай олгох бөгөөд үндсэн зээлээс чөлөөлөх хугацаа 6 сар байна. Жижиг зээлийн хэмжээ нь хуваарай хөдөлмөр эрхлэгч болон малчтад 10 сая хүртэл төгрөг. Нөхөрлөлөө хоршоо байгуулах иргэн болон гадаад улсад хөдөлмөр эрхэлж байгаад буцаж ирсэн иргэнд 25 сая хүртэл төгрөг.
Бичил үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдэд 50 сая хүртэл төгрөг байна. Зээлийн гэрээг зөрчсөн болон зээлээ төлж дууссан боловч ашиглалтын явцад зээлийг зориултын бусаар зарцуулсан тогтоогдсон зээлдэгчид хөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээлийг дахиж олгохгүй. Баримт материалыг хөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хөтлөнө. Зээлийг үл маргах журмаар буцаан төлөвлөж учирсан хохирлыг барагдуулна. Дүгнэлт хөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл олгох ерөнхий зүйл заалт болон жижиг зээл олгоход шаардлагатай баримт бичиг, олгох үйл явц, сонгон шалгаруулалт, олгох дүн зэргийг энэ модулийн хүрээнд авч үзлээ. Уг журмыг засгийн газрын 2021 оны 11 сарын 3-ны өдрийн 340 дугаар тогтоолын хавсралт болон шинжилэн батлагдсан 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 209 дугаар тогтоолуудыг уншиж судална. Анхаарал тавьсан танд баярлалаа.